Өдрийн төргийн үзэгч сонсогчдоо би өнгөөлөгч Болд Эрдэнэ та бүхэнд терминал нэгдэх хөтөлбөр хуулиргдсан болон ээлж дугаар хүргэж байгаад таатай байна. За хууль бол манай нийгмийн харилцааг зохицуулдаг хамгийн чухал хэрэгслүүдийн нэг байдаг. За альва хууль зөвхөн үзэл санаа, улс төрийн шийдвэр гаргалтаар бус харин нийгмийн бодит хэрэгцээ, шаардлага, наривчлсан судалгаа, за шинжлэх ухаанд ч үндэслэлээр тулгуурлан боловсруулагдах ёстой байдаг. За тэгвэл хуулийн төсөлд хэрхэн яаж боловсруулагддгийг, за судалгаа нөлөөллийн үнэлгээ, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ямар ач холбогдолтой юм? За хууль батлагдахаас өмнө ер нь ямар асуултуудад хариулсан байх ёстой юм? За чанартай, хэрэгжих боломжтой хуулийг батлахын тулд ямар шаардлагуудыг хангацсан байх ёстой вэ гэдэг асуултанд хариулахын тулд за бид өнөөдөр хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл явц ба судалгааны ач холбогдол гэсэн сэдвийн хүрээнд ярилцах болно. За манай студид өнөөдрийн зочин хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн за хуульч Хатан сайхан оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Маш сонирхолтой нэвтрүүлэгт оролцохоор болсон доос их туйлын баяртай байна. За ялангуяа манай хуульчдын хувьд бол судалгаа гэдэг маш чухал асуудал байдаг. Тэгээд өөрийнхөө одоо сүүлийн 5 жилийн хугацаанд мэргэжиж ажиллаж байгаа зүйлийнхаа тухай за тодруулаад хэлбэл хүмүүсийн төдийлөн мэддэг асуудлын тухай ярих байгаадаа бас их баяртай байна. Тийм. Хүмүүсийн төдийлөн мэддэггүй тэгсэн мөртлөө амьдрал дээр өдөр тутамд тэрний үр дагаврыг одоо биеэрээ мэдэрч идэх гэдэг юм уу? Тийм сэдв гэж ойлгож байгаа. Тий. Манай хүмүүс бол хууль гэхээр тухайн хуулийг нь яриад байдаг, тухайн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа асуудлыг нь бол маш ихээр нийгэмд ярьдаг. Гэхдээ яг тэрний ард ямар судалгаа явдیں, ямар зарчим баримтлагдгийн, ямар дараал процесс явдیں гэдэг бол өөрөө маш одоо нарийн тэгээд хүн болгоны бас мэдээд идэхгүй асуудал байдаг. Тийм учраас одоо энэ талаар нийтэд мэдээлэл хүргэж байгаадаа бас их баяртай байна. За баярлалаа. За нэвтрүүлгийнхаа үндсэн асуултанд орё гэж бодож байна. За хуулийг нь төслийг боловсруулах ажил ер нь юунаас эхэлдэг юм бол та энэ дээр нэг хуульч судлаач хүний хувьд нэг байр суурь илэрхийлээч. За ерөнхийдөө хууль тогтоомжийн тухай хууль гэдэг манад Монгол улсад хууль байгаа. Хүмүүс одоо тэрийг товчоор хуулийн тухай хуульч гэж хэлдэг тий. Тэгэхээр энэ одоо хууль дээр бол хууль боловсруулах үе шатыг 8 дараалттай байхаар бол зааж өгсөн байдаг. Тэгэд энэ юунаас эхэлдэг вэ гэвэл хамгийн түрүүнд тэр хүн судалгаанаас л эхэлдэг. Хамгийн түрүүнд та тухайн асуудалтай холбоотой хэрэгжиж гин үү хэрэгжихгүй вэ гэдэг тэр мэдээллийг судалгаагаар баталгаажуулсныхаа араас судалгаагаа хийснийхаа араас дараагийн нэмэлт өөрчлөлт за олон нийтийн хилцүүлэх ч юм уу тэр агуулга руу бол ерөнхийдөө орохоор бол одоо хуульчсан байдаг да. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаа яг та түрүүнд дурдлаа 8 үе шат гэдэг. Ямар үе шатуудаас ер нь бүрддэг юм бол энэ дээр тайлбарлаад өгвөл. За энэ дээр бол би яг хуулиас нь хараад хэлээд үгүй дээ. За хууль тогтоомжийн тухайн хуулийн одоо 8 дугаар зүйл гэж байгаа. За энэ дээр бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах үе шат гэж. Тэгэхээр энд бол хамгийн ихэнд бол хэрэгжтийн үр дагаварт үнэлгээ их буюу судалгааг хийн. За үүнийхээ араас төслийн үзэл баримтлаа боловсруулна. За тэгээд үүнийгээ батлана. За тэгээд үүний араас үр нөлөө болон зардлын тооцооныхоо судалгааг хийн. За тэгээд нийт хүмүүсээс саналаа авна. Ингээд засгийн газрын хуралдаанаар хилцүүлээд араас нь усын их хурал өргөн мэдээлдэг. Ийм процессүүдээр бол одоо явж байгаа даа. За тэгвэл одоо хуулийн төсөл боловсруулахад судалгаа өөрөө ер нь ямар үүрэгтэй байдаг юм бол? За ерөнхийдөө бол одоо өнөөдөр та бүхэн яг legal info руу ороод харах юм бол манад нэг 900 гаруй хууль гэж байгаа. Зарим нь 937 ч гэдэг яг нөгөө хуулийн тоон харагдчихэдэг. Тэгээ эндээс энэ 930 гаруй хууль бүгдээрээ хэрэгждэг гэдэг асуулт тавил энэ өөрөө арай өөртөө гарч идэг. Жишээлх юм бол манай улсад яг байнгын хэрэгэлдэг. Одоо хуульч нар бидний хэрэгэлдэг эргэн ирүү захиргаа ч юм уу тий. Яг ийм бол 362 хууль байгаа. Өөрөөр хэлбэл нийт хуулийнхны 3-ны 1 орчим нь байнгын шинжтэй байдаг таамжтай. За үлдсэн 3-2 нь ямар хуулиуд байдаг вэ? Нэг удаагийн шинжтэй хуулиуд байна. Тухайн хуулийг хүчингүй болгож байгаа хуулиуд байна. Эсвэл дагаж мөрдөх журмын тухай хуулиуд байна. Тэгэхээр эдгээрээс хасаад үзэх юм бол бид нэр энэ 362 энэ хуулийн хэрэгжилтийн тухай ярих хэрэгтэй болдог. Монгол улсын. За тэгээд энэ хуулиудаар ирэх олгоцсон журмууд гэж бас өөр агуулгууд бас энэ дээр яригддаг. За тэгээд нөгөө судалгааныхаа агуулгыг аваад үзэх юм бол 2 янзын
судалгааг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. За хамгийн эхнийх нь бол хэрвээ хууль тогтоомж батлагдсан байлаа гэж бодъё. Иргэний хууль байна тийм. Иргэний хуулийг бид нэр хэрэгжиж гэнэ үгүй юу гэдгийг нь харахын тулд тухайн хуулийнхаа хэрэгжилтийн үр дагаварт нь үнэлгээх хэрэгтэй болдог. За хоёр дахь асуулт нь хэрвээ хууль байхгүй бол яах вэ? Жишээлх юм бол дуудлагын жолоочтой холбоотой асуудал байна. Энийг ямарваа нэгэн хууль тогтоомжоор зохицуулаагүй. Гэхдээ биднэрт судалгааны хэрэгцээ шаардлага байгаа. Энэ тохиолдолд яах вэ? Тийм одоо жишээ нь гэр бүлийн тухай хууль дээрч гэдэг юм уу иргэд нийгмээс ийм шин зохицуултууд хэрэгтэй байна. Энэ асуудлыг шинээр оруулж ирмээр байна гэдэг шиг тий. Тэрэн шиг гэсэн үг тий. Тийм яг цоо шин буюу тухайн эрх зүйн тухайн одоо хууль тогтоомжийг хуульчлаагүй байгаа тохиолдолд буюу шинээр цоо шин хууль гаргаж байгаа тохиолдолд бид нар тэн дээр хэрэгжилтийн үр дагавар биш урьдчилсан тандан хийдэг. Тэгэхээр хэрвээ хууль байхгүй бол урьдчилсан тандын их нь вэ? За хууль байгаа бол тухайн хууль чинь хэрэгжиж байгаа мó хэрэгжихгүй бол яагаад хэрэгжихгүй байгаа юм? Эдийн засгийн асуудлаас болоод хэрэгжихгүй байгаа мó хүний нөөцийн асуудлаас болоод хэрэгжихгүй байгаа мó гэдэг энэ агуулгуудыг нь гаргах хүрээнд бол нэгдүгээр хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ гэдэг бахна, хоёрдугаар тандаа судалгаа гэдэг бахна. Энэ бол хуулийн анхдагчлах юм. Бид нэр одоо 35 үсэг сурахтаа хамгийн түрүүнд А үсэг сурдаг. Тоолж сурахтаа магадгүй 1 гэж сурдаг. Яг энэтэй адилхан тухайн хууль байх уугүй юу гэдэг анхдагч ихний шат алах юм бол ердөөсөө энэ судалгаанууд л байдаг. За эдгээр судалгаан дээр хуульчилж өгсөн гэдэг юм уу? Эсвэл судалгааны арга барилын хувьд гэдэг юм уу? За зарчмын хувьд ийм зүйлийг анхаарах хэрэгтэй гэсэн зүйлс байдгүй. За энэ талаар тайлбар байлгүй яг уу. Энэ дээр хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу засгийн газарт энэ чиглэлийн за журмыг аргачлалыг гэж яриа да арайч журам биш маань аргачлалыг батлах эрхийг нь бол олгоцсон байдаг. Ингээд манай засгийн газрын 2016 оны 59 дугаар тогтоол гэж их алдартай тогтоол үүдэг. Энэ тогтоолын 6 авсралтаар 6 үндсэн аргачлал ямар ах вэ гэдэг юм бол наривчлан зохицуулагдсан байдаг. За одоо бол яг энэ хэрэгжээд нэг 11 жил болж байна. Өөрөөр хэлбэл одоогоос 11 жилийн өмнөх аргачлалаараа бид нэр явж исэн бол одоо нөгөө цаг үе нийгмийн хэрэгцээ шаардлагаар үндэслээд яаж сайжруулах уу гэдэг энэ агуулгууд бол яригдаад эхэлж байгаа. Ганцхан жишээ дурдах юм бол яг энэ одоо судалгаа хийдэг болох ёстой байна гэдэг агуулга бол өөрөө 2001 оноос өндөгдөж эхэлж исэн юм байна. Тэгээд 14 жилийн дараа 2015 оны хууль дээр энэ маань бодитоор ерөн судалгаа гэдэг чинь хууль гэдэг чинь судалгаанд үндэслдэг байх хэрэгтэй байна гэдэг шийдвэрийг бол бид нэр гаргаж ийсэн. Тэгэхээр одоо хамгийн энгийнээр хэлэх юм бол ерөөсөө бидний зорилго бол цаашдаа хуулийг илүү судалгаанд нийцсэн болгохын төлөө л зорж одоо манай улсын зорилго болж энэ хуулийн эрх зүйн орчиндөө ч гэсэн тэр чиглэлийн бодлогоодыг бол дэмжиж явж байна да. За тэгвэл одоо юу гэдэг энэ сэдвийн хүрээнд гэдэг юм уу эсвэл илүү энгийнээр асууя гэдэг юм уу? Ер нь сайн хуулийн үндсэн шалгуур гэж байгаа юу? Одоо таныхаар жишээ нь за ямар хуулийг сайн хууль гэж хэлэх юм? За тэр нь мэдээж одоо судалгаа үндэслэл нь яаж хийгдсэн байх ёстой юм? Энд дэр та нэг за яг нөгөө илүү мэрэгжлийн ч юм уу жоохон нарийн утгаар бас яриад иж магадгүй яг нөгөө онцлог байж. За энгийнээр буулгаад сайн хууль гэж юу хэлэх вэ гэх юм бол ерөөсөө тухайн хуулиар за магадгүй нэг хоёр асуудал шийдэж байгаа гэж бодъё тий. За энэ бол одоо хамгийн алдартай нэг жишээ юм л да. Хүн бол урт нэртэй хууль гэж мэддэг. Энэ бол гол мөрний урсаж бүрдэх их за түүний сав бүхий газарт ашигт малтмал хайх холбоорлохыг хориглох тухай 2012 оны байна уу да хууль байдаг. Тэгэхээр энэ дээр ямар зүйл гарч исэн бэ гэх юм бол ашигт малтмал холбоорлох нь буруу юм байна. Ус бохирдож ийн болохгүй байна гэдэг энэ одоо үндсэн агуулгад үндэслээд тухайн хуулийг бол баталж исэн байдаг. Гэхдээ энэ хуулийн ард нь мэдэгдэхгүй хоёр сөрөг нөлөө гарсан байдаг. За хамгийн ихний сөрөг нөлөө нь одоо юу байсан бэ гэх юм бол тухайн одоо судаачдын ч юм уу хилцүүлгээр энэ тэнд ууж яхад тухайн үеийнхаа улсын төсвийг нэг дахин нуглах хэмжээний эдийн засгийн хүндрэлийг үүсгэсэн байдаг. Нөгөө ашигт малтамлаа олгоцсон байснаа бүгднгийн цуцлаад хилцэн зөхөж ийсэн учраас эхнийх нь. За хоёр дахь нь бүр ингээр давс байдаг л та. Хүн болгон хүнсний давс гэж мэддэг. За нэг 2 3 жилийн өмнөөс ахуулаад манайх нийт давсныхаа импортын 97% гаднаас авдаг болчихсон. Үүний шалтгаан юу вэ гэсэн чинь нөгөө гол мөрний урсаж бүрдэх ихээс буюу давстай тэр нууруудаас ч манайх нуурын давсаа олборлдог байсан юм байна л да. Тэр зохицуултыг нь бас хаацсан. Тэгэхээр энэ бол одоо тухайн үед хэрэгтэй хууль байсан уу? Гэвэл байсан. Гэхдээ энээс гарах сөрөг үр дагавруудыг нь гүцэд
тодорхойлж чадаагүй. Тийм учраас одоо судалгаа юу хийдгүү гэх юм бол нэгдүгээр тухайн хуулиар зохицуулж байгаа харилцаач эдийн засгийн талаас яах юм бэ гэдэг асуудлыг гаргаж явах юм бол энэ сайн хууль болно гэсэн. За хоёрдугаарт нь хүний нөөцийн асуудал байна. За бид нар хууль батлаа л гэж болно. Гэхдээ тухайн хуулийг эцсийн дүндээ хэн хэрэгжүүлэх үү гэвэл нэг төрийн албаагч хэрэгжүүлдэг. Гэхдээ тэр төрийн албаагч одоо юу хэрэгжүүлэх юм бэ? Ямар чиг үүрэгтэй юм бэ? Энийг хідэн цаг минут одоо энийг хийхэд зарцуулах юм бэ ч гэдэг юм уу тий. Энэ бүх аргачлалууд бол манай улсад батлагдсан байдаг. Яг эннийхээ дагуу гарч байгаа хуулийг бодиттой үндэслэлтэй тооцож чадсан энэ аргачлалтай гарсан хуулийг бол миний зүгээс илүү сайн хууль гэж одоо хэлэндээ. Ялангуяа тэр практикт хэрэгжих шалгуур гэдэг нэг шалгуур байдаг. За би нэг хуулийн төсөд боловсруулчлаа. Энэ яг практикт хэрэгжих юм уу үгүй юм уу? Жишээлх юм бол би 2024 онд шиг санагч байна. Дуудлагын жолооч тухайн үед нэлээд бүүн болоод тэгээд хууль зүйн төсөд төргийн яам дээр нэг хүн хандж исэн байт. За ер нь энэ дуудлагын жолоочтой холбоотой асуудлыг хуульчлахгүй болохоо байла. Хаасайгүй одоо дуудлагын жолоочийг дуудаад гэмт хэрэгт орж ийн тухайн хүн дуудлагын жолооч гэж ирээд машины нэвдэж ийн ч юм уу тий. За ингээд судлаад үзсэн чинь хууль гаргах гэдээсэн. Дуудлагын жолоочийн эрх зүйн байдлын тухай. Гэтэл бүх юмнуудыг нь аваад тухайн үед энэ ABA байла, UBCAP байла. Эднэртэй уулзалт хийгээд судлаад үзсэн чинь энэ бол өөрөө иргэний гэрээгээр зохицуулахад харилцаа байсан. Тэгээд тухайн үед ямар дүгнэлт өгчээсэн бэ гэх юм бол энийг бид нар судалж үзлээ. Энэ дээр бол хууль гаргах шаардлагагүйгээр гэрээгээр энэ хариуцлагаа тогтоогоод явах боломжтой байна гэдэг байдлаар бол өгөөд явжсэн. Жишээгээр дурдах юм бол одоо иймэрхүү байдлаар явдаг даа. Зөв. Одоо жишээ нь таны саяны дурдсан хууль хэрвээ батлагдсан бол тий төрийн албан дээр ч гэдэг юм уу эсвэл иргэд хуулийн этгээд дээр ч гэсэн одоо тодорхойгүй зардлууд гарна гэсэн үг шүү дээ. Үүрэг үүснэ гэсэн. Тий одоо хуулийн зүгээс юу гэж хардаг вэ гэх юм бол юун дээр зардал гардаг вэ гэвэл үүрэг дээр дандаа зардал гардаг. Жишээлбэл одоо саяны жишээ авсан дуудлагын жолоочтой холбоотой механизмыг бий болголоо гэж боддог. Тэрийг хэн шалгах юм? Гэхдээ тэн дээр нэг төрийн байгууллага очдог. Тэрийг хийхээр нэг төрийн албаагч очдог. За тэгээд иргэн дээр нөгөө одоо хуулийн этгээд чинь ч юм уу ингээд нэг үйлчлэгээ явуулах гад тэгсэн чинь заастаа бүртгүүлэх хэрэгтэй гэсэн бүртгүүлээ. Гэт одоо юу гэдэг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам дээр байгаа офс руу ингээ очих хэрэгтэй болдог. Энэ хооронд ямар зардал гарах юм гэдгийг бол минутаар нь илүү тооцож гаргаад тэгээ хэрвээ одоо өндөр ч юм уу удаан хугацааны иймтэй байх юм бол судлаач тэн дээр ямар дүгнэлт өгдөг вэ? Энэ хуулийг батлахдаа энэ буюу 2 3 удаагийн дамжлагуудаа багасгая. Эсвэл бүгдээрээ тэрийг цахимаар хүлээж авдаг болёо. Иймэрхүү байдлаар үргүү зардлыг, минутыг, үүргүүдийг багасгах гэдэг байдлаар өгөх юм бол энэ нөгөө иргэнд оногдож байгаа зардлыг нь буруулна гэдэг ийм агуулга яригддаг. За гэхдээ яг манай улсын хувьд бол яг энэ зардал тооцох дээр тодорхойгүй төвхтэй зүйлс бол мэдээж байгаа. Жишээлх юм бол манай дээр сангийн яам дээр одоо нэг төрийн албаагчд ямар мөнгөнд дүн зардал бодогдох юм гэдгийг нь явж идэг. За гэтэл эсэргээрээ цалингийн систем маань төрийн албаны таз буюу төрийн албаны зөвлөлдөр явж идэг ч юм уу те. Тэгэхээр эдгээрийг уялдуулаад хэрвээ бид нар энийг нэгдсэн байдлаар гаргаад магадгүй Химэл оюун хаан ч юм уу эндгээр зүйл рүү шийдэх юм бол бид нар яг ямар хуулийг үндэслээд төрийн албаагч хин хэдэн минутын үүрэг хийгээд байгаа юм бэ гэдгийг тодорхойлоод гаргачих бас юм олон улсын жиг хандлагууд бол нэлээд сүүлийн үед яригдчихлээ л да. За хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах гэдэг нь юу хэлж байна? Та нэг дэлгэрүүлээ тайлбарлаад өгөөч. За тэгэд ер нь яаж урьдчилан тандан судалж байгаа юм бол гэдгийг бас тий. За энэ бол одоо нөгөө түрүүний хэлсэн засгийн газрын 50 төгрөг тогтоолын дагуу бас нэг хавсралтаар баталсан байдаг. Хууль тогтоомжийг урьдчилсан одоо тандан судлах судалгаа гэдэг юм нэртэй аргачлал байгаа. За энэ дээр бол хид хідэн бас алхмуудыг заагаад өгсөн байгаа. Жишээлбэл энэ дээр бид нэр хамгийн түрүүнд юу үздэг вэ гэх юм бол тухайн хуулийг яг юунаас бол энэ асуудал үүсээд байгаа юм бэ гэдэг. За би хамгийн ихэнд авсан нөгөө дуудлагын жолоочийн асуудлыг судлаад үзье л да. Тэгэнгүүт дуудлагын жолоочтой холбоотой хууль батлая гэдэгхийн тулд эхлээд энэ хүрээнд ямар асуудлууд гараад байгаа юм бэ гэдгээд цагдаагийн байгууллагын тоо мэдээнээс эсвэл шүүхийн шийдвэрээс ч юм уу судлаад үздэг. Тэгэнгүүт одоо шүүхийн цагдаагийн байгууллага дээр ямар тоо мэдээ гарч ийнө гэвэл би дуудлагын жолоочд юм алдчихлаа. Эсвэл дуудлагын жолооч миний машиныг эвдчихлээ гэдэг жилд одоо 10-аас 20 гомдол ирсэн ч гэдэг юм уу тий. Иймэрхүү юмнуудыг нь авч үзээд за асуудал бол энд байгаа юм байна гэдэг хувилбараа үздэг. За үүнийхээ дараа хувилбар дэвшүүлдэг. Эхнийх нь тэг хувилбар гэж байдаг. Өөрөөр хэлбэл одоогийн зохицуулт одоогийнхороо энэ хിവэрээ байвал ямар өөрчлөлт гарах юм бэ? За эсвэл өөр байдлаар хууль тогтоомж батлуул яах юм? Захиргааны хэм хэмжээний акт батлуул яах юм?
гэдэг байдлаар хувилбар гаргаж эхэлдэг. За ингээд эдгээр хувилбараа за хэмжээний акт хэрвээ баталчих юм бол энэ дээр бид нэр тодорхой хэмжээний нэг эргэцэн орчныг бий болгочих юм байна. За хууль батлаа гэж бодъё. Хууль батлах процесс чинь маш удаан, олон шат амжилттай явдаг учраас хуулийн дээр бол илүү удаан хугацаа шаардах юм байна гэдэг ч юм уу. Энэ онцлогоос хамааруулаад эцсийн дүгнэлт маань юу гэж одоо гардггүй гэвэл энэ төрөл дээр бол одоо агуулгын хувьд бол харилцаа асуудал бол гарч байна. Энэ асуудлыг бол зайлшгүй шийдэх шаардлагатай байна. За ингэж шийдэхдээ хэмжээний акт буюу журам баталгаар шийдчих юм бол богино хугацаанд түргэн шийдвэрлэх боломжтой байна. За хууль батлах юм бол энэ хууль чинь тодорхой хэмжээний төсөл аваад ч юм уу нөгөө үе шатуудаа дамжаад удахаар байна гэдэг агуулгуудыг ярьж болно. Эсвэл одоо тухайн агуулга бид нэр яг энэ чигээр нь байлгаад нөгөө иргэнийхээ хүрээнд гэрээнийхээ дагуу тэр тухайн одоо нөгөө гэрээ байгуулж байгаа жолооч нарт нь компани хариуцлага тооцох байдлаар явж болох юм байна гэдэг ийм байдлаар хууль байх ёстой мó ёсгүй мó гэдэгт нь хариулдаг л гэсэн үг. Тэгээд мэдээж нөгөө зардалтайгаа уйлддаг бах тий. Яг уу зардал бол яг тусдаа хийгддэг. За одоо хуулийн нөгөө урьдчилсан тандан судалгаа хийгдлээ. Энэ урьдчилсан тандан судалгаагаар хууль батлах ёстой гэдээ гарчлаа. За ингэх юм бол яг уу гэвэл хуулийн төсөл үзэл баримтлал хоёроо батлуулдаг. Хууль зүйн дотор яамд очиод үзэл баримтлалаа батлуулах нь. За тэгээд түүнийхээ дагуу үзэл баримтлалаа хүрээнд бид нар яах нь хуулийн төслөө боловсруулна. За хуулийн төсөл боловсруулсны араас тэр хуулийн төсөл чинь нөгөө хамгийн анх судлагдж исэн асуудлаа шийдэх юм уу гэдэг асуулт асуугаад энэний үрээнд төслийн үр нөлөө гэдэг тусдаа судалгаа хийгддэг. За нөгөө талдаа бол зардлын тооцоо гэдэг судалгааг тусад нь хийдэг. За ингэж хийхдээ иргэний зардлыг тооцдог, төрийн байгууллагын зардлыг тооцдог, хуулийн этгээд гарч болох зардлыг тооцдог. За ингээд ерөнхийдөө бол тухайн хуулийг дагсан бүх одоо хууль тогтоомжийн тухайн хуульд шаардагдах баримт бичгэд буюу судалгаанууд бэлэн болоод энийгээ засгийн газар болон улсын хурлын маань гишүүд холбогдох процессороо цааш нь дамжуулаад нөгөө хилцүүлэх буюу их хурл дээр хилцүүлэх шат руу ордог. За энэ донд хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал гэж юу нь юу хэлээд байна. За энд хэмжээ хязгаар гэж байна уу? Та энэ дээр нэг тайлбарлаад өгөөч. За хууль тогтоомжийн тухай за хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийн үзэл баримтлал гэж. За хуулийн төслийн үзэл баримтлал гэдэг бол яг хууль тогтоомжийн тухай хуулиараа зохицуулагдчихж байгаа асуудал. Энэ дээр бол тухайлж гаргасан аргачлал ч юм уу тийм зүйл бол байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тухайн хуулийн төслийн одоо үзэл баримтлал сүүлд нэмэлт өөрчлөлт ороод хураангуй болон дэлгэрэнгүй танилцуулга үзэл баримтлал гэдэг болсон. Хид хідэн одоо юмнуудыг энэ хуулиар яг юу хийх гээд байгаа юм бэ? Ямар өөрчлөлт хийх гээд байгаа юм бэ гэдгийг энгийн ойлгомжтой байдлаар болгоод хоёроос одоо хид хідэн тийм нүүрэнд ч юм уу богино байдлаар тайлбарлаад тэгээд тэрийг хууль зүйн дэрэг яамд хүргэлдэг. За тэгээ хууль зүйн дэрэг яамнаас тухайн юм нь бол шүүгээд энэ дээр нь за энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг батлаа гэдэг. Тэгэхээр энэ бол яг одоо дүгнэлт гэсэн үг юм уу? Энэ хуулиар яг юу хийх гээд байгаа? Ямар өөрчлөлт оруулах гээд байгаа? Гэдэг тэр одоо зүйлийг товчоор агуулсан байдаг. Тийм учраас практик одоо үзэл баримтлалыг аваад үзэх юм бол үзэл баримтлал дээр хуулийн үндэслэл боловсруулах болсон хууль зүйн үндэслэл нь юу юм бэ? Практик хэрэгцээ шаардлага нь юу юм бэ? Энэ хууль хідэн зүйл залттай. Зүйл залт нь одоо ямар бүлгүүттэй. За тэгээд энийг дагаад ямар хууль тогтоомжид өөрчлөлт орох юм? Ямар хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох юм гэдэг тэр бүх зүйлүүдийг бол товчоор одоо абстракт байдлаар гэх юм уу ингээд гаргаж байгааг бол хуулийн төслийн үзэл баримтлал гэж бол хэлж байгаа. Гэтэ мэдээж яг тухайн өрөөнд бол засгийн газраас баталсан ч юм уу тийм одоо аргачлал гэх зүйл бол яг байхгүй, яг цэвэр хуулиараа зохицуулагдаж байгаа ийм асуудал байна. Одоо энэ хуулийн төслийн судалгааны ажлууд бай. За хуулийн төсөл боловсруулах үе шатд бай. За иргэд олон нийт гэдэг юм уу, эсвэл эрдэмтэн судлаач мэрэгчлэтнүүд гэдэг юм уу, энэ хүмүүс хэрхэн яаж оролцдог вэ? Хэрхэн яаж оролцох боломжтой байдаг юм бол? За судлаачийн зүгээс бол энэ дээр хоёр янзаар оролцох боломжтой гэж хардаг. За хамгийн ихнийх нь бол би нөгөө одоо дахиад нэг судалгаа хийж илаа. Жишээлх юм бол одоо хамгийн ингээд иргэдэд ойлгомжтой зүйл хэлэх юм бол нөгөө манай улс чинь нэг 2 жилийн өмнө өнөө журмын улс боллоо энэ төр гэл айгүйх яригдсан шүү дээ. Тэр нь юу болсон бэ гэхлээр нөгөө энэ хууль дээр чинь дандаа тухайн харилцааг журмаар зохицуулна, журмыг тэр батлна гэдэг заагаадсэн. Тэгсэн чинь жишээлбэл нэг хуулийг дагаад 22 журам батлагддаг.
Хуулиас яг асуудыг нь олж чадахгүй дандаа журмын асуудал болчихсон. Ингээд нөгөө тэнд байгаа журмуудыг өөрчлөе, хуулиас давсанг нь хүчингүй болгоё, хүний эрхт алдсныг нь хүчингүй болгоё гэдэг хүрээнд бид нар нэг одоо хуулийн төслийн агуулга бол хийж ийсэн. За энэ хүрээнд бол жишээлбэл яаж оролцож одоо судлаачийн зүгээс тийм судалгаа их болчлоо. Тэгвэл би нэгдүгээрт мэрэгжлийн хүмүүстэй нь очиж ярилцлах юм. Энд чинь нөгөө судалгааны арга зүй байна шүү дээ. За жишээлбэл одоо болдордны өмгөөлөгчөөс чод за таныг ингээд өмгөөлөд явж хаад хуулиар биш журмаар иргэнийг цагтаа хоригдсон тохиолдол байгаа юу гэдэг ч юм уу тий. За ингээд эхний оролцоог нь хангаж болох нь. Энэ бол зөвхөн судлаачийн зүгээс судалгаа хийж явахдаа авдаг. За тэгүн гот одоо нөгөө судалгаа хийх ажлын даалгавар дээрээ зарим байгууллагууд бичтгэлтэй 2 удаагийн хилцүүлэг зохион байгуулалт 5-аас дээш удаа одоо мэрэгжлийн хүмүүстэй экспертийн уулзалт хилцүүлэг хийнэ гэдэг чинь арга зүй талаас. За ингээд хуулийн төслийн судалгаа гарцны араас олон нийтэд хилцүүлэх гэдэг тусдаа дахиад том процесс үүдэг. За хууль тогтоомжийн тухайн хуулийг харах юм бол зарчим гэдэг агуулга заасан байгаа. Энэ зарчмын одоо 4-1 бишээ 4-1-ийн 3 дээр байгаа. Олон нийтийн оролцоог хангах гэдэг зарчим. Тэгэхээр судалгаагаас хязгаарлахгүйгээр манай улсад тэр хууль тогтоомжийн хүрээнд хилцүүлэг хийдэг, оролцуулдаг. За тэгээд тэр нь засгийн газрын түвшинд байж болж байна, төрийн байгууллагын түвшинд байж болж байна. За тэгээд хуульчдын холбоот нас хийж болж байна. Нэмээд улсын хурал дээр хийж болж байгаа. Тэгэхээр энэ түвшнүүд бол оролцож болдог. За сүүлийн үед бол та бүхэн мэдж байгаа хуучин бол парламент цэг юм гэж байсан. Одоо бол нөгөө дип парламент гэдэг болсон. Тэн дээр яах нь вэ? Та шууд өөрийнхөө үзэл бодлыг доор нь энэ хэсэг дээр би ийм тайлбартай байна гэж бичдэг. А тэр нь хуулийн хувийн ирэг дээр нэг хүн ийм санал өгсөн шүү гэдгээр ороод явдаг. За сүүлийн үед бол манай Legal Info гэдэг эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан байгаа тийм. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан дээр бас хууль тогтоомж гэдэг байгаа. Тэн дээр нь та яг хууль тогтоомжуудыг нь харж агаад яг тэр зүйл заалтныхын доор нь комментээр ороод энэ харилцааг ингэж болохгүй. Учир нь манай дээр ийм асуудал болоод байна гэдэг ч юм уу. Магадгүй гайл, татвар, эндэж буюу нийгмийн даатгалын шимтгэл ч юм уу тийм. Иймтэй холбоотой хуулиуд дээр бол та өгөх боломж нь бол нэгтгэсэн. Иймэрхүү байдлаар бол оролцоон дандаа хангагтаад бол явждаг. За баярлалаа. Ер нь бол иргэд олон нийт эрдэмтэн судлаачдч бай хууль тогтоомжийн төсөл дээр бол санал өгөх ажил бол нэлээд нээлттэй явж байгаа гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл одоо 18 наснаас ахуулаад 80 настай одоо хүн хүртэл одоо нөгөө манай хуулийн чи ярьд юм да 7 буудлын 70 дэмэ гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл тэр нь ямар утгатай вэ гэвэл энэ хуулийн чинь хуулийн чи хүрээнд тэр 7 буудлын 70 дэмэ хүртэл хамааралтай шүү. Тийм учраас та нар бодох ёстой гэдэг тийм агуулга хэлж байна тий. Энэ хүрээндээ бид нэр аль болох санал авах процессыг олон нийтийн болгох чиглэлд бол анхаарж байгаа. Зөвхөн судалгааны түвшинд гэлтгүүгээр судалгаа бол зөвхөн ихний шат гэж хэлсэн шүү дээ. Бусад 8 шатд нь хүртэл таны оролцоо байх боломжтой. Тэгэхээр та одоо гол нь тухайн мэдээллүүдээ авдаг одоо тогтмол мэдээлдэг магадгүй нөгөө терминалыг сонсож байгаа хүн бол subscribe хийгээд энийг хийгээд одоо яг ямар шин дугаар оруулах надад мэдээлэл гэдэг байдлаар тохируулсан байгаа шүү дээ. Яг тиймэрхүүгээр та бүхэн маань одоо тэр холбогдох судалгааныхаа сайтууд руу ороод тэндээсээ мэдээлэл авдаг болчих юм бол энэ бүх процессууд бол одоо аль болох илүү цахимжаад байгаа гэсэн үг. Илүү амар болоод байгаа. Тийм, илүү нөгөө иргэдийнхээ оролцоог хангах гад бид ч одоо их цөөхүүлээ гэж ярьдаг. Энэ чиглэлд бол одоо судалгаа хийгээд явж бод Эстоныг жишээ татдаг. Эстон бол одоо тэр нөгөө цахим системийн бүх хөлбөрүүдэд хангачихсан. Тийм учраас иргэд нь дандаа цахимаар тэр мэдээлэлд оролцдог гэдэг жишээ татдаг. Одоо сүүлийн үед манайх цахим шүүхийн тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл нөгөө шүүхэд нотлох баримтыг хүргүүлэх гэдэг агуулга яригадад эхэлсэн. Тэгэхээр энэ дээр дахиад нөгөө энгийн эргүү хүртэл одоо хаа байсан одоо өмнө говьд ажилтаа байлаа гэж бодоход усын дэд шүүхийн ч юм уу эсвэл шүүх хуралдаанд яах нь цахимаар оролцох боломж нэгдсэн байгаа. Энэ дэр магадгүй нөгөө бидний хэцүү цаг үе байсан ковид бас их нөлөөсөн баг л та тий. Тэрний араас болоод энэ технологиг монголчууд илүү сайн ашиглаад эхэлсэн учраас одоо удирдлагын ч юм уу аливаа хуулийн түвшинд боловсруулалт гаргахтаа дандаа иргэдийн оролцоог хангах үүднээсээ тэр технологиг нь тэр цахим хэрэгслийг нь ашиглаж л тэрийг аль болох хийдэг болох гэж болоод хичээж байгаа да. За ойлголоо, баярлалаа. Дараагийн асуулт болохоор хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагаа нь юу хийж байгаа вэ? Хэн хийдэг вэ? Яаж оролцдог вэ? Тэ таны талаар нэг за одоо юм байдаг. Хууль тогтоомжийн нөгөө үе шатаа арах юм бол судалгаа маань хийгдээд нэгдүгээрт. За хоёрдугаарт нь бид нэр үзэл баримтлалаа боловсруулад, гуравдугаарт нь төслөө баталсан байна. Тэгээд энэний араас нөгөө үзэл төслийн үр нөлөөг үнэлж байгаа. Энэ одоо ямар учиртай үе шат вэ гэвэл анхан та ямар үндэслэл зорилгоор энийг боловсруулсан буюу баталсан. За яг тэрнийхээ дагуу
хуулийн төслөө боловсруулж чадсан юм уу? Тэр асуудал чинь шийдэж чадах юм уу? Нөгөө журмын чинь тоо их байгаад байна гэдэг агуулга яригдсан байгаа. Олон байгаа тэрийг багасгах гэдэг утгаартай энэ хуулийг батсан. Гэтэл энэ хүрээндээ дахиад энэ асуудлыг журмаар тогтооно гэж жишээлбэл тухайн бичсэн байж болно шүү дээ. Олон хүн ингээд дамжиж жишээлбэл процесс явж болно. Энэ хүрээнд бол одоо тэр төслийн өрнөлөө анхны зорилго одоо төсөл гарцны дараах хоёр зорилгыг хооронд нь л харьцуулж чаддаг гэсэн. За тэгээ мэдээж яг хуу нэмэлт үе шатууд бол байгаа л да. Жишээлх юм бол тэн дээр харилцан уялдаатай юм уу гэдэг агуулга жишээлбэл харах тохиолдол байдаг. Жишээлх юм бол одоо манад нөгөө ярьсан 362 хууль гэж байна шүү дээ. 362 хууль дотор чинь энэ хуулийг арай өөрөөр заац хууль байж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр давхардл болчих шүү дээ. Тэгэхээр иймэрхүү хууль зүйн агуулгад байгаа юу үгүй юу гэдэг агуулгад бол нэмэлтээр хийгдэж болно. А тэрнээс шүү яг гол үндсэн суурь агуулга бол төсөөл бид нар анхан та юу гэж бодсон? Одоо тэр бодол буюу зорилгодоо хүрч чадах юмыг хийсэн юм уу үгүй мүү гэдгээр хийдэг. Ийм учраас одоо та түр асуулаа шүү дээ. Ямар нэгэн шаардлага тавигддаг ч юм уу тий. Тэгэхээр практик дээр бол хөвчлэн өөр итгэл хэлэх илүү зорддог. Хараа тусан хүмүүс. Өөрөлдвөл би өөрөө хуулийн төслөө бичээд бүгд минь боловсруулчаа. За би өстой яг л хийсэн учраас энэ төслийн өрнөл бол сайн болсон гэд өөрөө хийчих болохгүй нь шүү дээ. Аль болох би хийсэн бол болдордны мөнгөлөгч. За би нэг ийм юм хийсэн юм аа. Та энийг уншаад миний хамгийн анхны бодсон зүйлийг яг энэ процессор энэ хуулийн төслөөр энэ үзэл баримтлалаар явуулвал яах нь шийдэж чадах нь үгүй та нэг хэлээд өгч. Гэдэг ийм байдлаар бол илүү энгийнээр иргэдэд ойлгуулах юм бол ердөөсөө энийг хэлж гин гэсэн үг. Багш өөрөө хичээлээ заачаад өөрөө шалгалтаа авчаад өөрөө өөрийгөө дүгнээд идэхгүй те адилхан одоо хуулийн төслийг боловсруулчаад үзэл баримтлалаа биччихэд тэрийгээ өөрөө яах нь үнэлээд иж болохгүй хөндлөнгийн этгээд дээр үнэлүүлээч гэдэг энэ агуулга бол хэлж байгаа. Тэгээд нөгөө харилцан уялдаа ойлгомжтой байдал практикт хэрэгжих юм уу гэдэг энэ одоо шалгуур үзүүлэлтүүдийнхаа хүрээнд бол ерөнхийд нь хараад ингээд явцдаг ийм судалгаа байгаа. Эдгээр судалгаанууд маань бүгдээрээ хуулийн хувь хэрэгт орчдөг. Өөрөөр хэлэх юм бол Улсын хурлын хамгийн газар дээр хууль болгоны хувь хэрэг гэж байдаг. Одоо энэ байнгын үйлчилж байгаа 362 хуулийн чинь нэг хуулийн дээр нь 250-аар 2-оос 3 хавцлцсан 750 зарим нь ингээд мянган нүрийн хувь хэрэг байгаа байхгүй. Тэн дотор анхдагч энэ хуулиар юуг зорж исэн бэ гэдэг тэр бүх агуулгууд нь өөрөө үлдээд хадгалагдаад явдаг юм чухал ач холбогдолтой судалгаанууд бас байдаг. За ойлголоо. Та өнөөдрийн нэвтрүүлэгтээ одоо энэ хууль тогтоомжийг урьдчилан хандлан судлах, за нөлөөллийн судалгаа гэх мэтчлэн ер нь хууль тогтоомж хэрхэн яаж батлагдах шаардлагатай, за ямар судалгаа хийгддгийн талаар дэлгэрэнгүй тайлбарж өгч байна. А энэ асуултын хүрээнд за 2015 онд батлагдсан хууль тогтоомжийн тухай хууль одоо өөрөө энэ зорилгодоо нийцдэггүй. За бүр цаашлаад анхны хуулийн төслийн үзэл баримталтай нийцдэггүй та судлаач хуульчийн хувьд энэ асуултанд хариулж өгөөч. За би яг нэг хууль тогтоомжийн тухай хуулийн хувийн эргийг бас аваад үзчихсэн. Яг ямар учиртай юм. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн тухай хууль дээр за сүүлд хийсэн нэг одоо legal датагаас харах боломжтой хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавар үнэлгээг хэрэгцэн зохицуулалтаа түүнд толгомдж буй асуудал гэдэг нэг үгэл би өөрөө бичсэн. За тэгээ ингээ бичээд явж явах явцдаа хуулийн хувийн эргийг аваад үзэнгуут манай зарчмын шинжтэй 4 нэмэлт өөрчлөлт орсон юм бэл. Хууль тогтоомжийн тухай хууль. Тэгэхээр энэ юуг хэлээд ийнө гэх юм бол бид нэр тухайн хууль тогтоомж маань яг анхны үзэл зорилготой нийцж гинэ үгүй юу гэдгийг хугацааны тодорхой хугацаа өнгөрөхөөр үнэлэх хэрэгтэй болдог. Энэ нь бол нэг хууль тогтоомжийн тухай нөгөө хууль дээр бол 5 жил тутам гэдэг заасан байгаа. Эсвэл тухайн шаардлага гарсан үед. Өнөөдөр хийж болох нь эсвэл 5 жил өнгөрчих юм бол заавал хийх хэрэгтэй гэдэг юм хоёр хугацаа байгаа. Ингээд яг энэ хүрээндээ аваад үзэх юм бол манайх зарчмын шинжтэй өөрчлөлтүүдээрээ энэ одоо судалгаанд үндэслэдэг байх. За тэгээд нөгөө үе шат болгон дээр нь судалгааны агуулгуудыг анхаардаг байх чиглэлийн өөрчлөлтүүдийг бол оруулаад явсан. Цаг хугацааны үед аваад үзэх юм бол 3 цаг хугацаанд авч үзэж болно энийг. Бүр 2001 оноос эхэлтэй. 2001 онд бол нөгөө хууль болон бусад одоо төслийг боловсруулах журмын тухай хууль гэдэг нэртэй хууль бол байсан. Энэ хуулийг батлах үедээ бид нар судалгаа огт хийдэггүйсэн. Судалгаа ёстой байна гэдэг агуулга бол яригддаг байсан. За ингээд үүний араас бол 2015 онд бид нар хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу судалгаа хийдэм байна улс орнууд. Энийг хуульд оруулж гисэн. Энэ бол 2015 он байсан. За 2025 оны 6 сарын 25-ны өдөр шиг 27-ны өдөр юм байна. 27-ны өдөр шиг санаж байна. Энэ өдөр орсон зарчмын шинжтэй нэмэлт өөрчлөлтөөр бол энэ
судалгааны агуулга, хуулийн төслийн агуулга хоёр нийцж байгаа юу үгүй юу хүрээнд нь хүртэл дэвшлүүд гарсан. Тэгэхээр эрх зүйн талаасаа бол таны хэлсэн зорилгот бол нийцэх хэмжээний өөрчлөлтүүд бол орцсон. Одоо энийг нөгөө яаж биелүүлэх үү, яаж энийг одоо зөв механизмыг нь боловсруулах уу чиглэлд бол анхаарч байна. Тийм ч учраас хуульчдын холбоо, за тэгээ хууль зүйн үндэсний хүрээлэнгээс тодорхой сургалтуудыг за тэгээд нөгөө мэрэгжилтэн бэлтгэх чиглэлд бол маш их анхаарал явж байна. Эцсийн дүндээ эрх зүйн орчин бий болцсон. Одоо тэрийг практикт яаж хэрэгжүүлэх үү гэдэг тэр асуултанд нь бол хариулах гад бид нэр үр дүнд нь хүрэх гээ тал талдаа бол ажлууд зохион байгуулад бол явж байна да. За яг энэ асуулт энэ хариултын дараачаас яг дараачийн асуулт нь бас гарч ирж байгаа юм. Цааш тэр нь хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай гэж харж байгаа вэ? За би энэ дээр дахиад нэг сайн муу хоёр жишээтэй ярих гэж бодлоо. Сонсогчд маань нэлээд ойлгомжтой болох бах тий. За сайн жишээ гэх юм бол нэг 2023 оны цэцгийн шийдвэр байгаа. 2023 оны 6 сарын 16-ны өдрийн дугаар 4 гэдэг онцгой албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт үндсэн хууль зөрчсөн хэсэг агуулгын хүрээнд бол яригдсан. За энэ дээр юу болсон бэ гэвэл онцгой албан татварын тухай хуульд бол нэмэлт өөрчлөлт орсон. Тэр нь батлагдаад хүчин төгөлдөр болсон. Тэгээд хүмүүс бол цэцэд хандсан. Энэ бол үндсэн хууль зөрчиж байна гэдэг. За яг яагаад зөрчсөн бэ гэдэг тэр юу нарийн агуулгуудыг нь бол цэцээс тэр шийдвэрүүс бол уншиж боломжтой. Энэ бол яг одоо энэ бидний өнөөдрийн ярианы өрөөнд бол хамааралгүй. Тэн дээр юу болсон бэ гэсэн чинь цэц тухайн хэргийг үндсэн хууль зөрчсөн хэсгийг шийдвэрлэх явцдаа хувийн хэргийг аваад судалгааг нь үзсэн. За энэтэй холбоотой хэрэгжилтийн үр дагавар нь юу гэж гарсан юм? Ямар судалгааны дүгнэлтүүд гарсан гэдгийг авсан. Тэгсэн чи яах нь вэ? Тэн дээр тодорхой хэмжээний асуудлууд гарсан. Жишээлбэл тэр нэмэлт өөрчлөлт оруулсан агуулгаар нь судалгаа хийгдэх байсан. За ингээд цэцгийн дүгнэлтэн дээр судалгаа иж бүрэн биш байна. Судалгаа үндсэлтэй биш байна. Энэ нь судалгааны баримтуудаас харагдаж байна. Нэмэх нь засгийн газрын хуралдаанаар энэ талаар дурдсан байна. Тийм учраас 2000 одоо тухайн үеийн одоо нөгөө онцгой албан татварын тухайд оруулсан нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуулийн зөрчсөн байна гэд цэц шийдсэн. За энэ бол юу хэлж гинэ гэх юм бол цаашдаа одоо хууль тогтоомжийг сайжруулах үүднээсээ бид нэр судалгааны үндэслэг байхгүй бол үндсэн хуулийн цэцээр энэ мэтэр унж болох юм биш үү гэдэг жишээ буюу шаардлага тогтоод эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо зөвхөн бидний зүгээс ч юм уу одоо зөвхөн энийг бүрдүүлбэр байдлаас нь хангаад болчтiin байна гэдэг асуултанд бол маш том хариулт олсон хэлбэр байсан. За муу жишээг нь хэлье. За бид бүгдийн сайн мэддэг төрийн албаны тухай ойлгож байна. За би тэр үеийн бас хувийн иргэн аваад үзчихсэн. За тэгээ хувийн иргэн аваад үзчихсэн чи тэн дээр зардлын тооцоо гэдэг 2017 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа төрийн албаны тухай ойлгох шүү дээ. Тэр хуулийн хүрээнд бол одоо ингээд юу яах нь хувийн ирэг тавсарсан материалуудыг нь үзчихсэн чи нөгөө цагаан дээр хараа бичсэн юм чи дандаа үлддэг шүү дээ тий. Архивлж үлддэг. За тэгээд ингээд үзчихсэн чи тэн дээр зардлын тооцоо гэдэг судалгаа байгаа. За тэр зардлын тооцоо гэдэг судалгааг ингээд аваад үзсэн чинь 3 нүр юм бичжээ. Тэрний нэг нүүрэн дээрээ нөгөө үжил баримтлалынхаа агуулгуудыг бичсэн байна. 2 дахь нүүрлүүнд орсон чинь энэ хуулиар энэ асуудлыг ингэж шийдсэн байна гэдэг. Тэгээ 3 дахь нүүрэн дээр нь зардалтай холбоотой асуудал байна. Тэр нь юу гэж бичсэн байсан бэ гэвэл энэ хууль батлагдсанаар төсөвт нэмэлт зардал учрахгүй гэдэг дүгнэлттэй байгаа байхгүй. Тэгэхээр одоо тулж байгаа асуудлуудыг аваад энэ хаврын асуудлуудыг аваад үзэнгуутаас манай иргэд арай өөр төр зэрэг бас харж болохоор хэл та тий. Тэгэхээр энэ бол он цагийн хувьд бол 2017 өөрөөр хэлбэл дөнгөж аргачлал батлагдаад бид нар юмтай болох гэсэн үг байхгүй. Тэр үед бол байх зөвхөн судалгаа нь байх ёстой гэдэг агуулга байсан. За одоо 10 жилийн дараа юу болцсон бэ гэвэл энэ судалгаа энэ хуулийн төгсөл хоёр нийцж гинэ үгүй юу гэдэгт судлаач нар анхаарал хандуулт болсон. Энэ бол одоо бид нар ингээл алхамаар дэвшөөд яваад байгааг илэрл. За одоо яг нөгөө нэг би өмнө хэлсэн шүү дээ. Хууль зүйн яам дээр энийг сайжруулах ажлын хэсэг гарчихсан байгаа гэдэг. Яг тэр ажлын хэсэг дээр биднээс нөгөө Герман зөвлөхүүдээс мэдээлэл авч байгаа байхгүй. Германд энэ агуулга яаж авч байгаа юм бэ? Тэгвэл хуучин 2016 онд бол одоо Германы зөвлөхөд бид нэр зөвлөхдөө ийм аргачлал байдгаа, зардлын заавалчгууд ханддгаа, ингээд хууль одоо ингээд судалгаанд үндэслэдэг ингэснээр одоо улс төрчийн хувь одоо үзэл бодлоос ингэж хязгаарлаж явдгаа гэдэг агуулгууд ярьдаг байсан биднэрт. 10 жилийн дараа нөхцөл байдал юу болсон бэ гэсэн чинь биднэрт шууд зөвлөгөө өгч чадхаа болцсон. Экспертүүд хүн шүү дээ. Эксперт хүмүүс. Юу гэж хэлдэг вэ? За бид нар эхлээд танаа улсын одоогийн төгсний чинь судалж үзье. Энэ дээр ямар агуулгууд байгаа гэдгийг харж үзье. Тэгжээж
Германы чиг ийм байна, Монголын чиг ийм байна гэдэг юмнуудаа харьцуулж арсны дараа биднэрт юмнуудаа ярина уу гэж одоогийн түвшинд бол шууд та нарт энийг гэдэг зөвлөгөө өгөх. Мэдээлэл сургалт мэргэжнүүдийг бэлтгэх бол хязгаарлагдвал байна. Тэгээ энэ нь юу хэлээд байгаа юм бэ гэвэл 10 жилийн хугацаанд бол бид нар энийг хэрэгжүүлээд хүн болгон тодорхой хэмжээнд хуульч судлааснаар дадаад бол явж байгаа. Одоо сайжруулах зүйл байгаа юу гэвэл мэдээж энэ дээр байгаа гэдгийг хариулт бол хэлнэ дээ. За ойлголоо. Та бүхэн өнөөдрийн ярилцлагын хүрээнд одоо хууль тогтоомж ямар судалгаан дээр хэрхэн яаж үндэслэгдэж батлагдж байгаа талаар ярьж байгаа. За энэ сэдвийн хүрээнд бас нэг ярих ёстой үнцэг бол яаралтай хилцүүлэхээр өргөн мэдүүлэх хууль тогтоомжгүй ойлголтууд байгаа тий. За манай зарим судлаачид, хуульчид за хуулиуд ер нь за тухайлбал миний санаж байгаагаар бол одоо коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх за тэр хууль дээр бол жишээ нь хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг хангадаггүй хууль баталсан гэж нэг яригддаг. За тэр хууль дээр хийгдчихсэн нэмэлт өөрчлөлтүүд бас тийм байсан гэдэг агуулгаар яригддаг. Тэгвэл одоо энэ нөгөө яаралтай хилцүүлэхээр өргөн мэдүүлэх хууль тогтоомж гэдэг юм уу? Эдгээр нь ер нь юу хэлээд байгаа юм? За тэгээд өмнө та бид хоёрын ярилцаад байгаа энэ сэдвийн хүрээнд бол бас тэр шаардлагуудыг хангахгүйгээр ч гэдэг юм уу? Батлагдах боломжтой тийм нөхцөл байдал бас байгаа юм болов уу гэж харсан. Та энэ дээр нэг тайлбарлаад өгөөч. За би нөгөө яг яаралтай горимч юм уу те тэр их хурлын ч юм уу юм дээр яг ямар зохицуулт байдгүй гэдгүүдийг бол мэдэхгүй яг өөрийнхөө мэддэг өрөөнд бол энэ хариултыг хэлье. За тэгэхээр ийм хамгийн анх хууль тогтоомжийн тухай батлахтаа хууль тогтоомжийн тухай хуулийн одоо 12-ийн 2 дээр байгаа. Одоо уртгчийн төгөл дээр залтахгүй. Энэ хуулийн одоо дараах тохиолдолд бид нэр энэ хуулийн саяны авсан энэ дөрвөн судалгааг хийхгүй гэдэг агуулга байгаа. За 2000 энэ хууль тогтоомжийн тухай нэг 10 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт орсон шиг санаж байна. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлтүүдийн хүрээнд юу хамгийн их одоо өөрчлөгдсөн байдаг вэ гэхээр яг саяны миний ярьсан хийж болохгүй гэдэг тохиолдлууд. Өөрөөр хэлэх юм бол та одоо яг энэ залтуудыг нь харах юм бол одоо бол яг ийм хэдэн тохиолдол байна уу гэхээр нийт 24 тохиолдол байна. 24 тохиолдол. За анх хууль одоо гарахтаа энэ магадгүй нэг 10 л байсан баг. 10 ч хүрэхгүй байсан. Тэгэхээр юу ямар учиртай агуулгууд бий болж ийнү гэх юм бол нөгөө судалгаа хийгдэх ёстой. За энэ судалгааны хүрээнд тодорхой хэмжээний цаг орох нь байна. Тэн дээр тодорхой хэмжээний шаардлагууд бий болоод эхэлж штэ тий. Эний чинь бүр их хурлын их хурл энэ судалгаануудыг хүлээж авчаад ард нь акт үлддэг байхгүй. За ийм бүрдүүлбэрийг хангасан байна гэдэг. Яг одоохондоо бүрдүүлбэр хангасан байна гэдэг утгаар явж байгаа л да. Гэхдээ хангаагүй л яах юм? Ахгүй байхгүй. Тэгэнгүүт ямар агуулга яваад өгнө гэхэд энэ нөгөө хуулийг хийхгүй байх, судалгаа хийхгүй байх тохиолдлууд маань өргөжөд байгаа. Тэгэхээр яг судлаачийн зүгээс энэ дээр бол жоохон шүүмжлэлтэй байр суурьтай ханддаг. Цаашдаа бол бид нар магадгүй ямар агуулга дээр судалгаа хийхгүй байгаа би. Энэ агуулга нь хэр үндсэлтэй юм бэ гэдэг дээр магадгүй судлаад харах юм бол илүү сонирхолтой хариулт бол гарч ирэх бах. Гэтэ энгийн одоо төвшөнд хариулахт бол нэмэгдэж байна гэдэг чинь энэ судалгаа хэрэгтэй байсан байна гэдгийг л харуулж байгаа гэсэн. Одоо ингээд парламент руу орохлоор боловсруулж буй төслүүд, за өргөн мэдүүлсэн төслүүд гээд за маш олон хууль тогтоомжийн төслүүд байгаа. За тэгээд энэ удаа 126 их хурлын гишүүнтэй болсон ч гэдэг юм уу, энэ агуулгаараа ч юм уу ер нь бол хууль тогтоомжийн төслүүд ихсэж байгаа. Та хуульч судлаачийн хувьд эдгээр хууль тогтоомжийн төсөлтөд танилцахад одоо таны төрөнөөс хойш тайлбарлаад байгаа энэ нөхцөл шаардлагууд юмнуудыг хангаж гин үү, за хангахгүй байна уу? Энэ талаар нэг та байр суурь хэлээч. Нэг талаас яг энэ хангаж гин үгүй юу гэдэг агуулгуудыг бид нэр ярихын өмнө ярьсан боловсон хүчний асуудлыг заавалчгүй ярих хэрэгтэй болчдөг. Жишээлх юм бол одоо би хууль зүйн үндэсний хүрээлэн ингээд одоо манахаас жил болгон гардаг тайлангууд маань энд байж байна. Тэгэхээр энэ байгууллагт бол яг 5 жил тасралтгүй ажиллаж байгаа. Тэгэхээр би эхний 1-2 жилдээ хийж байгаа судалгааны маань агуулгууд хүнд байсан, зарим нь ойлгодгүй байсан. Тэгээ баг-багаар мэрэгшээд одоо 5 жилийн дараах миний байр суурь юу вэ гэх юм бол судлаач гэдэг бол ялангуяа энэ чиглэлийн судалгаа хийж байгаа хүн бол ажлын байраар тасрахгүй гэдэг. Энэ агуулга бол хэлмээр санагдаад байна. Би зөвхөн хууль зүйн дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа хуулийн төсөлд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, зарлалын тооцоо нэмэх нь одоо хэрэгжилтийн үр дагаврыг хийдэг.
А гэтэл үүнээс гадна 126 дэв парламент руу орж байгаа ч юм уу те энэ чиглэлд бол маш олон хууль тогтоомжуудыг боловсон хүчний бэлдээ тэн дээр дүгнэлт өгөх шаардлага бол байгаа. Нэг бүрчтэй хараад үзэх юм бол би түрүүнийг айхтар өгүүлсэндээ бүрдүүлбэр гэдэг үг. Тэгэхээр одоо агуулга маань зарчмын заавалчгүй өөрчлөх ёстой зүйл маань юу болчиход байна вэ гэвэл эдгээр бидний бүрдүүлбэр шинжээр нь хармааргүй байгаа байхгүй. Энд ч одоо 17 онд л бүрдүүлбэр байдаг байсан бол 27 онд төслийн одоо судалгааны дүгнэлт. Ашигт малтамлын тухай хууль дээр холбоотой байлаа гэхэд тусгай зөвшөөрөл, төлбөр, тэгээд олон нийтийн оролцоо гэдэг 3 хүрээнд судалгааны дүгнэлт гарсан байна. А хуулийн жишээ авч байгаа шүү дээ. Хуулийн төсөл нь тэгэхэд өөндөө судлагдаагүй агуулгаараа ороод ирж байгаа юм. Тэгээ энэ хоёрыг харьцуулаад дүгнэлт өгдөг ийм одоо тусдаа тийм механизм, тусдаа тийм салбар бол бүрдүүлэх шаардлага бол манай усад зайлшгүй байгаа. За би саяхан яг энэ өрөөнд бол одоо өргөн баригдсан байгаа ашигт малтамлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу за тэр төслийн үндсэн үзэл баримтлал нь нөгөө миний саяны яриадсан тандан хэрэгжилт өвөр дагавар зардлын тооцоо төслийн үр нөлөөний судалгаа хоёрыг харьцуулж харсан. За жоохон харамсалтай л үр дүн гарчлаа. За тэр бол бас удахгүй нийт үртэл болоод нээлттэй нэгэн формаас нийтлэгдэх бах. Тэгэхээр манай хуульч судлаач бас аваад үзээрэй. Тэгэхээр бид нар бол цаашдаа энэ чиглэлд бол анхаарах юм бол хуулийн одоо судлаачийн гэхээс илүүтэйгээр нийт эрх зүйн хууль зүйн салбартаа оруулж байгаа чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт маягийн чухал юм болохоор бол байгаа. За тэгээ би өмнө хэлсэн цэцэн шийдвэр гарсан шүү. 2023 оны цэцэн шийдвэртэй. Дахиад тухайн хууль тогтоомж чинь хэрэгжилтийн үр дагаврын судалгаанд үндэслээгүй байна гэж цэцэд хандах эрх зүй орчин бол байгаа. Дахиад өчнгүү болох боломжтой шүү дээ. Өмнө нь энэ судалгаа хийгдээгүй байна. Уучлаарай хийгдсэн байна. Хийгдэхдээ бүрэн гүйцэд хийгдээг байна гэдэг дүгнэлттэй байхгүй. Тэгэхээр чи энэ юу хэлж ийнэ гэх юм бол энэ чиглэлийн одоо салбар бол магадгүй манай хууль зүйн салбарт нэг том жишг болохоос хөгжлийн гараанд бол мэдээж хүлээгж гин удаа эсвэл хөгжөөд явж гин удаа л гэж харж байгаа да. За миний дараагийн асуулт болохоор за ер нь хууль батлагдахад за хууль тогтоомжийн төсөл боловсруулахад тодорхой судалгаа шинжилгээ хийгээд за тэр нь үндэслэлтэй үндэслэлгүй байна гэдэг одоо энэ шаардлагыг хангасан байх ёстойг цаад үндсэн мөн чанар нь юу юм бол одоо юу гэдэг энэ чинь мэдээж судалгаа хийн за тэгээ хууль тогтоомж олон үе шатаар тий дамжил шилжүүлэгдэн за 10 жил болцсон ч хуулийн төслүүд байгаа тий одоо байлгүй яг судлагдаад байгаа батлагдах гал яваад байгаа гэх мэтчлийн процессууд байгаад байгаа. Агтл нийгмийн харилцаа бас өөрөө тодорхой цаг хугацаатай яваад байдаг тий. Тэгэхээр энэний цаад ер нь мөн чанар нь юу вэ? Та энэ дээр нэг саналаа хэлээч тий. Би энийг бол үндсэн хууль дээр заасан байгаа тий. Засгийн бүх эрх мэдэл ард түмнээс их сурвалжтай гэдэг. Энэ л юм баг гэж боддог. Өөрөөр хэлэх юм бол тухайн ард түмэн хэдийгээр төлөөллийн зарчмаар хууль тогтоох эрх мэдлээ бол тусад нь гаргаж байгаа. Гэхдээ тэр хүмүүс чинь сансныхаа зоргоор өссөн хуулиа батлаад байна гэсэн үг биш байхгүй. Тэдгээр хүмүүсийн хувьд бол баталж байгаа хууль нь ард иргэдийн зайлшгүй хэрэгцээ шаардлагатай хууль байх хэрэгтэй. Тэрийг тэр хүн 21-нд үүрэгт ч юм уу уулзалт хийгээд тухайн тойрогт нь ямар асуудал байгаа гэдэг агуулгаар харах шаардлага байна. Тэрийг бол цэвэр судалгааны үндэслэл харах хэрэгтэй. Жишээлх юм бол та за нөгөө зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэдэг байгаа шүү дээ. Бас хүмүүс мэддэг гэж магадгүй. Тэр хууль дээр юу гэж заасан бэ гэвэл 801 гэдэг ковот заасан байт. Тэр нь одоо тухайн үед манайх одоо хүн ам арай 3 хүрээг байсан байна. 2.8-тэй байсан байж магадгүй би сайн мэдэхгүй байна. Гэхдээ 2.8 ч юм уу 3 сая хүнтэй иргэд дундаас би яг тухайн нөгөө хуулийн төслийг боловсруулж исэн хүнтэй нас уулзж исэн л та. Яг нөгөө судалгааны үрээж аягүй олон хүмүүстэй уулзгалдаг. Тэгж яхад яагаад 801 гэдэг тоо тавьсан бэ? Тэр нь яагаад нэмэгдээд 1600 гэдэг тоо тавьсан бэ гэхээр Монгол улсад тулгамдж байгаа хүн амын ч юм уу асуудлыг гаргахын тулд 1600 хүнээс 2 шатаар за авчих юм бол ерөнхий арааман гараад ирдэг. Арга зүй талаасаа төвийн хэмжээнд тийм байж болно гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэтэй адилхан улсын хурал үнэхээр л хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа учраас гаргаж байгаа шийдвэр нь үнэхээр ард түмэнд шаардлагатай мүү үгүй мүү гэдэг дээр 1600 хүний хүрээнд л судалгаа гаргаад харчих юм бол бид нэр том зургаар харах боломжийг бүрдээд байгаа байхгүй. Тэгээ эцсийн дүндээ бидний очиод хийдэг судалгаа бол танд яг ямар асуудал тулаад байна вэ гэдэг судалгаа гаргаад тэрийг академик хэлбэрт оруулаад боловсруулж гаргаж байгаа хэлбэр.
ард түмэн юу хүсэж байгааг. Гэтэл ард түмэн юу хүсэж байгаагаа одоо бид нэр тэлчлээ. Ард түмэн юу батлах эрхээ улсыг хуралд өгчлөө. За одоо тэгээд энэ хоёрын уялдаа ямар байх уу гэдэг нь бол энэ судалгааны энэ хууль тогтоомжийн тухай хуулийн үндсэн үзэл баримтлал юм болов гэж судлаачид одоо бодож явдаг та. Тийм учраас би хийж байгаа судалгаагаа бол дандаа чухал ач холбогдолтой гэдэг талаас нь ямар одоо иргэний ч юм уу ямар эрхийг зөрчих агуулга гарсан байж болох уу, ямар хууль тогтоомжийн төсөлтэй холбоотой ойлгомжтой байдал ч юм уу, харилцан уялдаа ч юм уу давхар төлөвлөл үүссэн байж болох уу гэдэг чиглэлд бол илүү одоо үр дүнтэй мэдээлэл өгөх гэж одоо мэдээлэлээр хангах гэж зорддог. Эцсийн дүндээ энэ судалгааг надаар хийлгээд байгаа чинь засгийн газар биш, улсын хурал биш, ард түмэндөө л гэж илүү тэгж харж хийх юм бол үр дүн ач холбогдол нь гарах юм болов. Тийм учраас өөрийнхөө хийсэн судалгааны дүгнэлтүүдийг энд танилцуулах, за тэг асуудлууд хилцүүлэх юмд бол илүү нээлттэй хандъя гэж боддог. Ягаад гэвэл бид нэг үнэлттэй хийц юм чинь өөрийнхөө яаж хийсэн гэдгийг нотолж чадах юм чинь за энийг бол нийт түгээд чи гэдэг чиглэлд бол илүү анхаардаг та. За харин одоо юу гэдгийг хангалттай судалгаа хийгдээгүй батлагдсан тийм хуулиудын улмаас одоо за иргэдэд олон нийтэд за цаашлаад төрийн байгууллагт үүссэн хүндрэлүүд одоо ямар хүндрэлүүд байдаг бол тэн дээр та жишээгээр тайлбарлавал тэгээд болгүй яхаа. Одоо жишээлбэл судалгааны үндэслэг нэг зардлын тооцоо гэдэг агуулга ба шүү дээ. За зардлын тооцоо дээр ямар агуулга одоо учирдаг вэ гэх юм бол нөгөө хүн чинь манай хуулиа зүгээр баталцдаг. Тэгээ яг нөгөө хуулийг хэрэгжүүлэх нэг албан агч дээр л тэр эрх үүрэг нь очдог. Өөрөөр хэлбэл та нэг ажилтдаг байлаа гэж бодоход тантай холбоотой хууль батлагдлаа гэхэд маргааш нь та өөр нэг нэмэлт үүрэгт олцсон баг. Гэтэл тэр энэ үүргийг энэ хүн хэдэн минутын хугацаанд гүйцэтгэх юм. Одоо үндсэн ажлын байр нь ямар байгаа? Энэ одоо үүргийг чинь нэмэгдүүлэхэд дунджаар хэдэн хүн хэрэгтэй. Тэр бүх аргачлалууд нь байгаа мөртлөө хийгдэхгүй гарцсан хууль болцсон тохиолдолд хэрэгжихгүй асуудал яригддаг. Одоо өнөөдөр өчигдөр энэ төр бас нөгөө нэг яг хуулийн салбарын чинь бас нөгөө улсын хурлын ямар агуулгууд гарах нь гэдэг чиглэлд бол мэдээж бид нар дандаа мэдээлэлтэй байж идэг бидний үнцэн ажлууд байна шүү дээ тий. Тэгэнгუთ их хурлын дарга татварынтай холбоотой хууль хэрэгжихгүй байх гэдэг агуулга гаргаж байгаа байхгүй. Яагаад энийг хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Тэн дээр магадгүй хоёр л гурван л ер нь агуулга яригдтий. Хууль хэрэгжихгүй байхтай холбоотой. Эхний агуулга нь санхүүгийн агуулга гэдэг. Тухайн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх санхүүг нь батлаагүй бол яг уу тэрийг хэрэгжүүлэх угаасаа боломж байхгүй. Тэр зүгээр л цагаан дээр хараар бичсэн тухайг болол болж байгаа. За хоёр дахь нь хүний нөөцийн асуудал гэдэг. Өөрөөр хэлбэл энийг хэн хэрэгжүүлэх юм бэ? Яаж хэрэгжүүлэх? Хэдэн хүн шаардлагатай? Тэр чиглэлийн юмнуудаа бид нар тодорхойлох арга зүй нь бол бүгд тодорхойлцсон. Гэхдээ тэрийг нөгөө хийж чадж гин үгүй юу? Яг мэрэгжлийн үнээр хийлгэж гин үү? Эсвэл богино хугацаанд за нөгөө бүрдүүлбэр эн чинь за ингээл нэг юм 2 3 нүүр юм өмнө хийсэн юмыг харж байгаа адилхан холбоорлаад хийсэн болгоод өгч гин үү гэдэг агуулгаар. Гурав дахь нь бол тодорхойгүй байдал. Жишээлх юм бол байгаль орчинтой холбоотой асуудал юм уу? Ойтой холбоотой асуудал гэж болно да. Татвартай холбоотой ч гэж болно. Тэн дээр зүгээр хамгийн өндөр агуулга нь 22 заалтаар нь их болгочихж байгаа. Засгийн газар батлана гэдэг. За тэгээд хэрэгжүүлэх гээд гисэн чинь засгийн газар нь журмаа батлаагүй. Журмаа батлагчсан засгийн газар нь унтсан. Эсвэл одоо сайд нь баталж исэн бол нэг сайд нь ирсний дараагийн одоо өмнөх сайдынхаа журмыг хүчингүй болгочдөг ч юм уу тийм. Энэ агуулгууд яригдчихдэг учраас энэ гурван одоо үндсэн шаардлагыг л бид нэр одоо судалгаандаа бодоод судалгааныхаа дүгнэлт байдлаар л гаргаж өгдөг. Тэгэхээр яг энд үндэслээгүй байх юм бол эргээд тэр хэрэгжихгүй байгаа шүү. Яга хэрэгжихгүй байгаа юм. Энэ гурвынх нь аль нэг байсан баг гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар харах боломжтой. Тэгэхээр хүмүүс одоо юу гэж ойлгоод байна гэвэл хууль тогтоомжлол гэхээр бид нар маш олон хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх ёстой болчлоо. Одоо энэ бүхэл хууль тогтоомжууд бидний амьдралд хэрэгтэй. Монгол улс чи ямар их хууль тогтоомжтой юм бэ гэдэг агуулга яригдаад байдаг. Гэтэ яг хэрэгжүүлээ, яг танд хамаатай хэд байх вэ гэвэл нэг гарын 5-аас 10% дотор байдаг байхгүй. Тэгэхээр энийг хэрэгжүүлэх судалгаагаа, энийг хэрэгжүүлэх юмнуудаа бодиттой илүү гаргаад явчих юм бол бид нар хаанаа бол үр дүнд хүрчих ийм боломж байгаа. Миний одоо ихэнд хэлсэнчлэн 17 онд бол анх энэ агуулга гарсан. Монгол дөнгөж хэрэгжээд 10 жил болж байгаа учраас зарим нэг алдаа дутагдал байх бол одоо үгүйсэх аргагүй. Гэхдээ цаашид бол одоо энэ бол үнэхээр хуулийн салшгүй нэг хэсэг болцсон шүү.
Магадгүй одоо энэ чиглэлээр оюутнуудыг бэлтгэдэг, энэ чиглэлээр одоо тухайсан мэрэгчлэтнүүдийг бэлтгэх хэрэгцээ шаардлага ч гэсэн үүсч магадгүй, энд нь үндэслээд магадгүй зарим нь нөгөө одоо та санаж байгаа бол нөгөө дип парламент дээр хүний эрх зөрчиж гин үгүй юу гэдэг дээр AI-ийн шинжилгээ орж ирж энэ төргээл байгаа шүү дээ. Гэдэг ч юм уу. Энэ мэтчлэнгийн шинжилсэн юмнуудаар гаргах нь эцсийн дүндээ иргэний одоо үндсэн хуулийн 2 дугаар бүлэг заасан эрхчлөөг хамгаалах зорилготой. Магадгүй одоо энэ салбарын хуульчдтай одоо мэрэгчлэтнүүдийг сургаснаар бэлтгэснээр цаашлаад одоо нэгж иргэний хувьд шүүхтэр очиод гарч байгаа зардал тий. Төрийн байгууллага шүүх прокурор гэдэг юм одоо юу гэдэг хууль хэрэгжүүлсний төлөө гаргаж байгаа зардал хүртэл урьдчилаад одоо багас боломжтой тодорхой болчих болно. Тэгээд тэрийг яаж угаасаа нөгөө одоо жишээлбэл зардлын тооцоог төрийн байгууллага дээр ингэж хийдэг байхгүй. Одоо тухайн хуулийн дагуу энийг батлна. Нэг үүрэгтэй. За ийм эрхтэй. За эрх бол яг. Одоо үнэтэй холбоотой иргэдийг төрийн байгууллага бүтгэх үүрэгтэй. Гэт нэг хуулиар 7-8 үүрэг гаргачихж байгаа. Тэр үүргийг нь хэн хийдгүү гэдгийг бид нэр харч болно. Тэн дээр одоо төрийн ямар албаа гэж байгаа юм харчиж болно. Ямар мөнгө авдیں۔ Харчиж болно. Хэдэн минут ажиллалтыг харчиж болно. Энэ бүгдүүдийг хараад яг энэ 8 чигүүргийг хэрэгжүүлэхийн тулд дунджаар 2 албаа агч хэрэгтэй байна гэдэг дүгнэлтийг л урьдчилаад гаргаад мэддэг болчвол хэрэгтэй. За цаашдын хөгжил бол одоо би хэрвээ судлаачийн хувьд мэдээж нэг тийм зорилго ч юм уу за хэрэгцээ салбарт энэ зүйл хэрэгтэй болов гэж хардаг зүйл бол одоо нөгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 362 төлөв байгаа шүү дээ. Энд байгаа төрийн албаа агчд оногдуулсан үүрэг татврын албаа агчд нэг хүн. За эсвэл одоо шүүгчийн туслахад оногдуулсан үүрэг ямар байгаа юм бэ гэдгийг ингэж харьцуулж хараад тэгэд нэмэх шаардлагатай мó шаардлагагүй мó гэдэг юмыг гаргачих юм бол одоо энд тэгдээд байгаа чиг үүргийн шинжилгээ ч юм уу энэ шинжилгээндээс илүү бодиттой болох юм болоо гэж боддог байхгүй. Юм эцсийн дүндээ юугаар яригдах вэ гэвэл минутаар л яригдана. Үүргийн заасан байна. Үүргийг одоо хэрэгжүүлэхэд ямар одоо зүйл гаргаж болох уу гэдгийг туршилтын журмаар гарах боломжтой байдаг. Жишээлх юм бол би танд нэг журмын төсөл ч юм уу ийм хууль боловсруулагдаад үгүй тандаас ямар цаг хугацаа шаардах вэ гэх юм бол нөгөө хийж байгаа хуульч ч юм уу захиалгаар гүйцэтгэж байгаа хүний хувьд бол олон одоо тийм агуулга хийх үүднээсээ ч юм уу хамгийн бодиттой цагаа ийм минут нь гэж өгч болох байхгүй. Тэгвэл ийм минутанд энэ ажлыг ийм хүн хийх боломжтой бол нийт одоо бусад салбарын ч юм уу хүмүүсээсээ ямар минут гаргаж болох юм гэдгээ хэлэлцүүлгээр гаргаад ингээд одоо аль нь дээр нь хүний дутагдaltaй болоод байгаа. Аль нь дээр нь хүний илүүдэлтэй болоод байгаа гэдэг энэ агуулгуудыг харахад бол боломжтой. Тэгэхгүй гэвэлмас одоо манай төрийн албан агчд учирсан нэг хүндрэлүүд юу гэдгүү гэвэл хүний нөөцийн асуудлыг маш их ярих тохиолдол байдаг. Тэгээд алийг нь цахимгүй шилжүүлж болох юм. Алийг нь болохгүй юм гэдэг энэ зүйл ярих юм бол магадгүй системийн үүднээсээ энэ шинжилгээг л бид нэр үндсэлтэйгээр нэг сайн дүгнэлтүүдээ гаргаад анхаарал тавьчих юм бол гаргалгаа нь бол яг судалгаа хилэгдэгч болол гэж боддоо шүү дээ. Зөв. Тодорхойгүй үндслэл судалгаа муутай хууль баталсны улмаас тухайн хуулийн бодит хэрэгжилтэн дээр одоо нийгэм төр өөрөө илүү их зардлаар төлж байгаа гэсэн гэж ойлгож байна. Тийм, илүү их зардлаас нэгдүгürt төлж байгаа. Хоёрдугаарт нь ойлгомжгүй байдлаараа тухайн хууль биелэгдэх боломжтой. Тэгээд эргээд нөгөө их хурал дээр очиод одоо их хурлын одоо юу гэдгийг өөрсдийнх нь ажлаа иргэдэд хариуцж байгаа байдал дээр нь хүртэл сөргөөр одоо нөлөөлөх боломжтой л байдаг. За одоо ингэж төсөөлье. За судалгаагаа сайн хийчлээ, үр нөлөөлийн судалгаагаа хийчлээ, за урьдчилан тандан судалгаагаа хийчлээ, зардлын тооцоогоо тодорхой болгочлоо. За хуулийн төслийн үжил баримталтаа бол нийцчлээ. Төслөө одоо хууль тогтоомжийн хууль тавьсан тэр бичигдлийн шаардлага бүх юмыг хангацлаа. Боловсруулчлаа. Тийм. За маш сайн хууль баталчлаа гэж бодъё одоо юу гэдэг хууль санаачлагч тэгж төсөөллөө гэж бодъё. За гэтэл хууль хэрэгжиж явлаа. За тэр сайн хууль байсан уу муу хууль байсан уу гэдэг бол мэдээж одоо нөгөө өнөөдрийн сэдвийн хүрээнд яригадаад байгаа тэр хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавар хийж байгаа үнэлгээгээр харагдах байх тий. Яг үнэлгээ хийгээд явж байхад одоо манад нэг төвхтөө асуудал байдаг нь юу вэ гэхээр датаны асуудал байдаг. За энэ юу хэлж ийн гэвэл одоо сүүлд хийсэн за нэг судалгаа аваад үзье л дээ. Тэр нь иргэдээс төрийн байгууллага одоо иргэдээс төрийн байгууллага иргэнээс төрийн байгууллага алтан тушаалтанд гомдол мэдээлэл гаргах түүний хянаж төрөлтөх үед 1993 оны үйл байгаа тийм. Тэрнтэй холбоотой нэг зүйл заалтыг нь үнэлэх гээд тэгэн гут нэг төрийн байгууллага тэр дата хадгалагдах хэрэгтэй байдаг. За тэгээ очиод нөгөө за бид нар ийм чиглэлийн судалгаа хийж байгаа маяг албан бичгээ явуулна, албан бичгтээ үндэслээд очиод уулзна, уулзаад яг ингээд засгийн газраас ч юм уу холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл аваад яг үзэх гээд тэгэхээр
дата тоо минутанд нь ялгаатай байдаг. Засгийн газраас нэг өөр тоо мэдээ өгчдөг. Хууль зүйн яамнаас нэг өөр тоо мэдээ өгчдөг гэдэг ч юм уу тийм. Ингээд энэ хүндрэлүүд бол бас байх юмнууд бол одоо төвөгтэй байдаг. Гэхдээ тодорхой за үнэхээр хуульчлагдсан ч юм уу тэр агуулгатай судалгаанд үндэслээд гарцсан байлаа гэж ботход эргээд хэрэгжилтийн үр дагаврыг хийхдээ бид нар хувийн ирэг рүү норж хараад энэ хуулийн анхдагч зорилго ийм байжээ гэдгийг мэдээд авчиж байгаа байхгүй. Жишээлбэл эмнэлгийн цэцлэмж үйлчилгээний сэтгцийн эрүүл мэндийн тухай хууль байна. Тэрийг бол жишээлбэл батлахдаа энэ тодорхой 8 зорилгод үндэслэж энэ хуулийг батлаа гэж бичсэн байгаа байхгүй хувийн ирэг дээр. Тэгэнгүүт бид нар одоо тэрийг үнэлэхт амархан болж байгаа байхгүй. Энэ 8 чиг үүрэг чинь 10 жилийн дараа яасан юм бэ? Гэл харчиж байгаа байхгүй. Тэгэхээр эргээд нэг талаасаа хичнээн сайн одоо яг хуулийг одоо хуульд үндэслэн дээр судалгаа тоо мэдээг гаргаж тэрийг архивлж явна. Эргээд хэдэн жилийн дараа тэр чинь маш тодорхой болдог гэсэн. Хийхэд амар болдог. За тэгээд үр дүнг нь үнэлэхэд амар болдог. За тэрнээс гарч ирж байгаа хэрэгжилтийг нь хариу өгөхөд амархан болдог. За тийм дата судалгаа тоо мэдээ нь харьцангуй бага эсвэл хийгдээгүй ч юм уу. Тэгээд төвцөө хуулиуд мэдээж байгаа. Тэр хуулиудын өрөөнд бол төвхтөө байдал үүснэ. Хэрэгжилтийг нь гаргахад хэцүү болно. Дахиад нөгөө нэг хамгийн ихэнд тайп дээр ярьсан шүү дээ. Зардал нэмэгдэж шүү дээ. Дахиад тэрийг одоо хуучин сэмүүтээр бол шууд хувийн иргэн очиж харлаа. Тэн дээр байгаа 8 зорилгыг нь харлаа. Одоогийн байгаа тоо мэдээнүүдийг нь харлаа нийлүүлээ гарчиж байгаа байхгүй. Гэтэл хувийн иргэн олоод авчлаа. За тэгээ хувийн иргэн олж авчаад цаашаа явах гэж тэн дээр юу ч байхгүй бол би дахиад хүмүүстэй уулзах болно тий судлаачтай хүмүүстэй уулзах болно ярилцлага авах хэрэгтэй болно гэл энэ ажлууд нь дахиад зардал минутын зардал ярьж байгаа шүү дээ нөгөө төгрөгийн зардал биш төрийн албан агчийн минутын зардал нэмэгдээл явна хэрвээ дэрийг анхандаа яг тодорхой юмнуудад зүгээр сэмүүтийн чигээр баталсан байлаа гэд ботход минутын зардал нь буураа шивчиж байгаа шууд бодтойгоор тэр нь илрэгдэх буюу хүн хараад ийм юм биш тэгэл ялгаа нь бол харагдчихэдэг та яг юу судалгаа явж явах үед бол за баярлалаа. Үзэгч сонсогчдоо терминал 1 төв хөтөлбөр хууль эрхцэн болон за ээлж дугаар та бүхэнд өнөөдөр хүрлээ. За бид өнөөдөр хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл явц ба судалгааны ач холбогдол сэдвийн хүрээнд ярилцлаа. За сайн хууль батлахын үндсэн чанар нь бол одоо бодиттой судалгаа үндсэлтэй үнэлгээ за олон талын оролцоо нотлохонд суурилсан бодлого боловсруулалт байдгаа гэдэг нь одоо өнөөдрийн ярилцлагаас тодорхой харагдах бах. За хууль бол батлагдсны дараа бус за батлагдахаас өмнө үндслэл шаардлага нөхцлөө тодорхой болгочих юм бол үр дүнтэй илүү эрх зүйн орчин бүрдүүлэх тийм ач холбогдол үүсгэхээр байна. Тэгэд өнөөдрийн ярилцлагад оролцож санал бодлоо хуваалцсан зочиндоо баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье. За үзэх сонсогчдоо терминал 1 төв хөтөлбөр хууль эрхцэн болон за та бүхэнд энэ удаагийн дугаар хүрлээ. За ингээд эх 7 хоногт энэ цагтаа иргэн уулзъя. Баярлалаа баяртай үзэгчдээ.